Өдрийн мэнд. За удаан уулзаагүй 7 сарын дараа ирсэн байлаа. Тийм. Тэгээд Тайланд явсан хүүхдүүдээ аваад хүүхдүүдийн хаан сургууль тэнцээ сургууль сурах гээд тэгээд явчаад ирлээ. Хүүхдүүдийн амралтыг тохиолдуулаад ирсэн байгаа. Одоо буцаж явна. 4 сарын сүүл 5 сарын ихээр явчихна. Тэгээд та нартай уулзах боломж тохиосон талархал дүүрэн байна. За Тайланд явахын өмнө би бурхантай залбирч ирсэн. Бурхан миний зүрхэнд та нэгдүгээрт хинч биш харин та нэгдүгээрт ахалтгой. Тиймийн тулд та ажиллаач. Хэрвээ миний зүрхэнд ямар нэгэн өөр шүтэн ч юм уу өөр хин нэгэн байгаа бол та тэрийг бүр өөрчилж өгөөч. Би танаас бүр гуйж байна. Та бүр орж ирээч, хүч төр орж ирээч гэд залбирч ирсэн. Тэгээ таны надад зориулсан хувь тавилан гэж байгаа. Тэр хувь тавиланд тань би хүрэхийн тулд би бэлэн байна. Тэхийн тулд та намайг засаач. Таны хувь тавиланд хүрэх гээд өөр зүйл миний амьдрал цаад болоо. Би өөр зүйл дээр төвлөрөө танаас илүү түүнийг хайрлаж дагаж байгаа бол би энэ зүйлийг хүсэхгүй байна. Харин та миний амьдралд нэгдүгээрт байгаарэ. Гэ тийм залбирал явсан. Бид хоёрын хооронд. Тэгээд тэрний дараахан яг одоо энэ Тайландын тухай яригдаж эхэлсэн. Ер нь бол би явна гэж бодоагүй. Яа тэгвэл энэ бол маш том нөгөө шийдвэрийн дагуу би гэр бүл хүүхдүүд авч явж байгаа учраас нөхөр заавал энэ дээр зөвшөөрсөн байх ёстой. Нөхрийн удирдлагын дагуу явна штэ. Тэгээд ээдэж би тэд ярилцаад явах болоод тэгээ би энийг тэр залбиралтай аяга холбдог байхгүй. Бурхан намайг магадгүй миний бодлуудыг шинжлэхийн тулд явуулсан болов. Тэг би түүнийг энэ бурхны хүсэл муу юм байна гэж хүлээж аваад тэгээ Тайланд руу очисон. Очисон миний бүх юмнууд амар хурдан бүтсэн. Байр бид нар энэчнээс чинь бид нар чинь сарын дотор бүх нөгөө сургууль юм хөөцөлтөөд байр маараа олоод явах хэрэгцээтэй болчихж байгаа байхгүй заашгүй хүүхдүүдийн сургуультай холбоотой. Тэгээд сарын дотор 20 эдхэн хоногийн дотор очиход байр бэлэн байсан. Хүүхдүүдийн сургууль маргааш нь нөгөөдрөөс нь ороход бэлэн бүх зүйл тэгж шийдэгцэнсэн. Энэ амар амархан байсан. Тэг би бурхан ингэж ажилт юм уу? Тэгээд ээдээ чи явсан. За ээдтэй хамт мэдээж тэр чинь тустай байгаа учраас ямар байх бол гэсэн бүх зүйл бүр амар амархан хөнгөн бурхан нэр ингэж л ажилдаг бахта гэмээр бол надад харагдчихсан. Би тэг үнэхээр бурхан талархсан. Та намайг энэ газар чадна гэд нөхрөө би ч одоо бүх зүйлээ нөхрөөсөө асуудаг. Яг бүрэн хамааралтай хүний хувьд тэнд очиод яг ингээ бүгд 3 хүүхдээ ингээд би дагаад ингээд гардаад авч явна гэдэг бол тийм ч амар биш байсан. Тэгтээ бурхан надтай үнэхээр хамт байсан. Тэрний хайр нэгүсэл ямар гайхалтай байдгийг би бүр хараад бүр биширсэн. Тэр бүх юмд оролцож ирсэн. Тэр сургуулиуд жижиг хэсэг бүрлөө ажиллаж ирсэн. Миний зүрхэнд ажиллаж ирсэн, намайг тайвшруулж ирсэн. Ээдтэй хамт энэ газар ажиллаж ирсэн. Бүх зүйлийг тэр бүр үнэхээр гайхалтай ажилласан. Ээдийн ажлууд ч гэсэндээ үнэхээр маш тийм айгу өөрөөр ингэж бүтэж ажиллагаа нь бүр ингэ шал өөрөөр хийгдэжсэн. Тэгээд би тэрийг харахтаа вау, эзэн минь та миний нөхөр дээр хүртэл миний амьдрал бид хоёр тустай байгаа ч гэсэн та ингэж ажилт юм юм тийм хэцүү биш юм байна. Бурхны замуудаар явж хахад энэ ямар хэлбэр, энэ ямар гайхалтай байд юм бэ гэдгийг би бол харсан. Тэгээ бурханд үнэхээр таалархсан. Намайг тэр газар байлгасанд тэгээ бурхан үнэхээр надад бүх талаар маань сэтгэл зүйн хувьд, бие махбодын хувьд бүх зүйлийг хийсэн. Тэгээ би амар хүссэн л дээ олон жил ярьжсэн хүүхдүүдээ ингээд өөр газар сурах юмсан ингээд леди битээр ярьдаг гэсэн. Тэгээд халуун орон руу очих болоод тэгээ очисон. Тэгээд дунд нь явцын дунд ингээд надад аюу хэцүү болж эхэлсэн. Эхэндээ ингээд бурхны ингээд хийж байгаа ажил энэ одоо ингээд бурхны ил ажиллах та гэд ингээд алмаараа бүх зүйл ингээд ерөөсөө амар хурдан гайхалтайгаар бүтчихсэн. Тэгээд дараа нь би өөрийгөө анзаарсан чинь гомдолж эхэлсэн байхгүй. Тэгээд надад юу санаанд орсон бэ гэхээр Израилийн ард түмэн бурхан руу хашгирдсан шүү дээ. Бурхан минь Египтээс та биднийг чөлөөлөөч.
Та амлагдсан газар л таны амлалт гэж байгаа. Та тэр газар руугаа биднийг явуулаач гэд бурхан руу хашгирдаг. Бурхан тэднийг чөлөөлдөг. Тэр хүслийнхэн дагуу явуулдаг. Тэнгүүдээ очингуудаа Израилийн ард түмнүүд юу гэж хэлдэг вэ гэхлээр тэр бүр гайхамшиг дотор тэднийг дагуулж очсон. Тэгээд тэд цөлдөр очингуудаа тэдний хараа өөрчлөгдсөн байхгүй. Гомдолж эхэлсэн те жижиг юм дээр маш жижиг юмнаас эхэлсэн. Хоол, идэж уух юм, мах, ус, материалыг хэрэгцээ би тэгээд Тэгтээ бурхан юугаарч дутаагааг үнэхээр хангалуун элбэг байсан. Тэгээд миний хувьд нөгөө нөхрөөсөө хол байгаа гэдэг утгаараа зарим нэг зүйл жоохон хэцүү болно шүү дээ. Хүүхдүүдээ 3 хүүхд ингээ хараад ирлээ. Тэр мөрөөс ч юм уу жоохон халуун байна. Ямар халуун юм ч гэдэг юм ингээд баг цаг зүйлээс ингээл гомдолж эхэлж байгаа байхгүй. Яагаад ямар халуун юм бэ? Яасан юм бэ те ингээл тэгээ би өөрийгөө харахтаа би яг Израилийн ард түмэн шиг гомдолж эхэлж байна. Тэгээ бид нар түүхийг уншихдаа Израильчууд гомдлсныг харахтаа миний хувьд гэж боддогсэн байхгүй. Яагаад гомдлоод байгаа юм бэ? Тэгээ энэ ямар зогсгүй вэ гэж хардаг байсан чи өөрөө яг тийм байдалд орсон. Өөст амар ямар хэцүү. Тэгсэн чи нөгөөдөгтөө бүр ингээ автцсан. Йоо нэр ямар хэцүү байгаа юм шиг те. Тэгээ би өөрийгөө олж хараад дараа нь сольсон бурхан минь би танд талархаж байна. Бидний амнууд өөрчлөгдөх ёстой, дуу хоолойнууд өөрчлөгдөх ёстой, хэлнүүд өөрчлөгдөх ёстой. Түүнд бид нар талархлыг өргөж зүрхүүд маань түүн рүү очих хэрэгтэй. Тэгээд тэр яаж хэлбэржүүлж ажиллахыг хүсэж байгаа тэр боломжийг л олгох хэрэгтэй. Яг л бид нар чинь түүнийг нөгөө бэлдсэн хувь тавилан гүйцэтгүүлэх тийм том юм байгаа гэж би харж байгаа байхгүй. Тэхийн тулд бид нар би бэлэн байна. Гол нь хүсэл юм билээ. Би бэлэн байна эзэн би тийм юу биш ч гэсэн би таны өмнө та миний амьдралд нэгдүгээр байх ёстой. Таны хувь тавилан надаар дамжуулан заавал гүйцэлдэх ёстой. Тэгээ та намайг ашиглаач. Тэгтээ та намайг надад зөөлө хандаач гэд дуулал 119-д байсан шүү дээ. Тэгэд тэгхийн бол бидний зүрх үнэхээр түүний өмнө хэлбэржүүлэгдэхэд бэлэн. Угаасаа бид нар төгс биш шүү дээ алдаатай. Тэгтэл хэлбэржүүлэхэд бэлэн байх юм бурхан өөрөө яг тэр зүйлийг бүр өөрөө хийдгийг би харсан байхгүй. Тэр өөрөө ойлголтуудыг өгчээсэн, тэр өөрөө миний ойлголтуудыг шинчилж исэн, тэр намайг өндөрлөх газар тавьж исэн, тэр миний дуу хоолойг тодруулж исэн, миний дуу хоолойг чангаруулж исэн. Тэг би үнэхээр бурхан ямар гайхалтай ажилтдаг, үнэхээр талархаж байна. Тэм бурхан бол үнэхээр магтаал, хүндлэл, зохистой юм. Хэрвээ бид түүний өмнө зүрхээ нэг юм бол тэр бүрэн ирчээр орж ирээд ажиллах юм. Тэр нь надад хэцүү ч байсан хамаагүй. Тэр заавал тэгж хийх ёстой. Тэгжиж бидэрт нөгөө дараагийн хувь тавилан ашиглагдах энэ төр тухай ярих баха. Тэрнээс өмнө бол тэгэл өөрөө ирэх ашиг та ингээл яриад байвал яг мэдээж бурхан хариулна л та. Гэхдээ түүний зүрхийг үнэхээр би яг энэ газар түүний зүрхийг хийсэн гэж хүсэж байна. Түүнд ч гэсэн хэлж байна. Тэр миний хувьд, бидний хувьд number 1 байх ёстой. Тэг хизээд тийм байх ёстой. Тэгжиж түүний засаглал тогтно. Тэгжиж бидний дуу хоолой түүний дуу хоолойгоор солигдно. Тэгжиж хувь тавилангуудаа бид нар гүйцэлдүүлж чадах юм аа. Тэгэхээр миний уриалж байгаа зүйл та нар ч гэсэндээ тийм бахаа. Тэг бурхны өмнө танд ашиглагдъя. Та хэцүү. Тэр тийм амар биш ч гэсэндээ хэцүү ч гэсэндээ тэр амар байх болно. Тэр маш амараар хийгдэн. Тэгээд тэр бидний зүрхэнд үнэхээр хөвч хүндэлт хийх болтугай. За тэгээд яваад ирлээ. Одоо будахгүй буцсан. Тэгээд та нартай уулзах сайхан байлаа. Бурхан бидний дээр үнэхээр төгс төгөлдөр ажиллагаагаа чөлөөтэй хийх болтугай гэж би Есүс Христээр тонхоглож байна. Тэгээд цөмөрөө босоод түүнд дахин амьдсан Есүс Христэд алдар магтаалыг өргөе. Халелуя. Хайр Бурханд таны загсман ажил хийж байна. Таны загсман ажил таны мэрэгэн ухаан байсан. Хүний хамгийн шилдэг мөргөн ухааныг ялч чадсан. Хүний хамгийн мундаг логик ухааныг таны мэрэгэн ухаан ялсан юм аа. Таны аврах хүчийг хүндлэлтэй ойлгоогүй. Загсмаа дээр цомчлогдсон Христийг хараад энэ Бурхны хүч биш гэж бүгд хэлсэн юм аа.
учраас бид нар өнөөдөр махан биеэр энэ газарт төрөөд энэ дэлхий дээр хүний бие дотор амьдраад өөхөхдөө бүх юм нүглийг хүний бие дээр шийтгээд тэгээд үхээд биеэрээ бүр оршуулгадаад тэгээд бүр биеэрээ дахин амьлуулагдсан Есүс Христийг магтаж байна. Таны дүр төрх бидний дотор улам илэрч болтугай. Таны дүр төрх, таны мөн чанар, таны зангааш, таны хэв бахан бидний дотор улам тодос болтугай. Та хүүгээ бидний дотор бүр үнэхээр дүрслэх болтугай. Халелуя. Энэ хүндэлж бид нар бүх магтаалыг, бүх дуугаа, бид нар бүх хүндэслийг, бүх бишрлийг бид нар танд өргөж байна. Таны хаанчлал тэнгэрт байдаг шиг газар дээр ирэх болтугай. Энэ газар дээр таны хаанчлал бүрэн тогтож хил хязгааргүйгээр тэлэх болтугай. Бидний амьдралаас эхлэх болтугай, надаас эхлэх болтугай аваа. Таны хүсэл тэнгэрт биелдэг шиг энэ газар биелээ олох болтугай. Яагаад гэвэл таны хүү таны хүслийг гүйцэлдүүлэхээр энэ газарт ирсэн юм а. Загламаа бол эцгийн хүсэл байсан. Загламаа эцгийн бүхий л ухааных нь гол сүмэн байсан. Түүний мөнх төлөвлөгөөнийх нь хамгийн амин гол судсан зүрх нь байсан юм а. Хайтаа нэмэргэн ухааны гүнийг ойлгох хүч чадал сүнсний хэмжүүг бидэнд улам өгөгдөх болтугай гэж хэлбэрч байна. Та бидний хүний гэх юмнаас үнэхээр улам чөлөөлөх болтугай. Таны хүндэлж байна, таны өмнө мөргөж байна. Та бидний цорын ганц шүтэн, та бидний цорын ганц итгэдэг бурхан минь байх болно. Бидний амьдралд юу ч тохиолдож байсан. Бид нар таныг өшгсөөр л байх болно. Яагаад гэвэл таны нэгүсэл бидэнд өдөр болгон хангалттай өгөгдөх учраас бид нар баяртай, багталтай, Христийн загламын амжилттай ажиллагааны улмаас бид нар энэ замаар алхах болно гэж хэлж байна. Хайраараа та биднийг улам ихээр тэтгэх болтугай. Би эзэн Есүс Христийн нэрээр дахин амьсан, үхлийг ялсан Есүс Христийн нэрээр ярьж байна. Амен. За 4 сар тэр чигтэл дахин амилтын баяраар дүүрэн байх байхаа. Байхаа гэж тийм байх болно. Хаасаагүй хүмүүс дахин амьсан Христийг тунхаглана. Ер нь бол бидний өдөр болгон түүний дахин амилтын хүч чадал дотор яваасай. Би бол тэр дахин амилтын хүч чадал миний амьдрал дээр ажилладаг гэж итгэдэг. Та бас итгэдэг байх. Цөмөрөө Бурхны мөнх төлөвлөгөөг харъя. 1-р Коринт 22-оос 25. За би ойрдоо Коринт номыг маш их шимтэж уншиж бас бодож тунгааж залбирч янз юм болж байна да. Инээж баярлаж уйлж дуулж түмэн юм л болж. Нөгөө талаас маш их сүрдэж байна. Яагаад гэвэл одоо энийг яаж ингэж ойлгоно гэдэг бол үнэхээр сүрдэм юм. Гэхдээ бидэнд Христийн оюун ухаан байгаа. Паул яг онож хэлсэн. Харин бидэнд Христийн оюун ухаан бий. Хэн эзний оюун ухааныг мэдсэн бэ? Хэн түнд заавар өгөх вэ? Гэд асуултандаа өөрөө хариулсан байна. 1-р Коринт 1-р бүлэг шүү манай хавуучлаарай. 2 биш юм байна. 2-ыг бид нар сургалтын дээрээ ярих болно. 1-22-оос 25. Хайртай ариун сүнс та бидэнд үнэхээр туслаач. Учир нь та Христийг алдаршуулахаар бидний дотор амьдардаг. Дахин ялсан, дахин амьсан тэр Христийг алдаршуулахын тулд бидний дотор амьдардаг. Түүнээс намайг алдаршуулахын тулд биш. Би өөрөөрөө гайхуулахын тулд та миний дотор амьдардгүй. Харин та хүүг алдаршуулахын тулд түүгээр дамжуулаад бид нар юу руу орсон тэр баялагийг бидэнд үзүүлэхийн тулд бас эзэмшүүлэхийн тулд бидний дотор амьдардаг. Яг тэр зорилгынхаа дагуу бидэнд өнөөдөр
ойлголтуудаа харамгүй өгөх болтугай бид нар хүлээж авахд бэлэн байна. За. Загалмайн үг нь би 18-аас уншиж байна. Загалмайн үг нь мөхөксдийн хувьд мөнхөг явдал. Боловч аврагдаж байгаа бидний хувьд бурхны хүч юм аа. Загалмайн үг нь мөхөксдийн хувьд бол тэнэг үгс, мунхаглал, ойлгомжгүй. Ямар тэнэг юм бэ гэж үздэг бол харин бидний хувьд бол энэ бол бурхны хүч байдаг. Яагаад гэвэл бид нар тэрл хүчээр нь өсөж тойрнодог. Загалмайн хүчээр та бид нар өсдөг. Загалмайн хүчээр би үнэхээр өөрчлөгдлөө гэдэг ш. Сүмийнхээ хүчээр би өөрчлөгдлөө гээгүй. Пастрийнхаа хүчээр би та нарыг өөрчилж чадахгүй. Би энэнийг аль хэзээний эвлэрсэн, хичнээн гонигтай байсан ч гэсэн би өөрийгөө ч өөрчилж чадахгүй. Өөрийгөө өөрчилнө гэж бити бод та. Чадахгүй бид нар. Харин загалмайн хүч намайг өөрчилдөг. Тэнд бүх солилцоо хийгдсэн учраас, би итгэсэн учраас, тэнд миний бүх сул дорой байдлууд тэнд хадагдсан. Тэнд миний бүх гэм нүглүүд хадагдсан. Тэнд миний бурхны хүүхэд болох эрх тэнд хийгдэж байсан учраас. Тэнд Есүс миний өөрчлөгдөшгүй гэмт мөн чанарыг өөрийнхөө биедээр шийтгэхдээ өөрийнхөө мөн чанарыг надад өгсөн учраас загалмайн хүч намайг өөрчилдөг. Бид нар би ерөөсөө өөрчлөгдөхгүй байна. Би ерөөсөө яахгүй байна. Би намайг өөрчилчдэг сүмд явах юмсан. Намайг өөрчилчдэг эсийн бүлэгт би хамрагдах юмсан гэж ярьж байгаа бол таны тэр чи өөрөө мунхаглал. Хинч биднийг өөрчилж чадахгүй. Чадах байсан бол Есүс ирж үхэх ямар ч шаардлага байгаагүй. Бид нар өөрсдийгөө өөрчилж чадахгүй, бид нар бүр сайжруулж чадахгүй. Сургаалт төгс ном дээр хэлэхдээ энэ өстө зөв юмаа гэж бодож байгаа зам чинь их эцэстээ үхэлд явчих болно гэсэн. Би өөрийгөө сайжруулж байна, би өөрчилж байна гэдээ яваад байсан чинь сүрэлд очсон шиж магадгүй гэсэн үг. Учир нь би мэрэгэн ухааныг устгана. Ухаантнуудын ухааныг би хэрэгсэхгүй болгоно гэж эзэн хэлсэн байдаг. Мэрэгэн хүн хаана байгаа юм? Хуулийн багш нь хаана байгаа юм бэ? Энэ үеийн маргалдагч нь хаана байна? Бурхан энэ ертөнцийн мэрэгэн ухааныг мунхаг болгоогүй гэж юу? Цаашгаа уншъя. Одоо 22-оос. Учир нь евдээчүүд тэмдгийг хүсдэг. Грекчүүд мэрэгэн ухааныг хайдаг. Харин бид нар цовдлогдсон Христийг тунхагладаг. Энэ нь евдээчүүдэд бүдрүүлэх саад, харь үндэстнүүдэд мунхаглал болдог. Харин дуудагдсан хүмүүст өөрөөр хэлбэл евдээч бай, грекч бай. Эзнэр дуудагдсан бүх хүнд Христ бол Бурхны хүч чадал хийгээд Бурхны мэрэгэн ухаан муу юм аа. Энд гарах болгондоо миний болгоомжлдог зүйл бол тэр. Христийн загалмаагаас далисан юм ярих үедээ гэж. Христийн загалмааг эсвэл үгүйсгсэн юм ярих үедээ. Та яагаад гэвэл маш олон сүм чуулган Христийн загалмаа дээр төвлөрөхөө болсон. Тэд нар зүгээр л хүний ёроол дээр төвлөрсөн. Бидний амьдрал сайжирж байвал Бурхан надтай хамт байдаг гэж боддог болсон. Энэ нь загалмаагаас асар хол аваачдаг. Улмал холдуулаад байдаг. Харин бид нар загалмаанд дор амьдрах ёстой байхгүй юу? Тэнд бидний бүхэл төрлөх хүний, махан биеийн хүний дагуу боддог бодол санаанууд маань тэнд үхэж байдаг. Тэгээд бид нар дахин амьлдаг. Бид нар түүний үхэлтэй хамт оршуулгдсан, бид нар түүний дахин амьлалтай хамт дахин амьлуулагдсан. Энэ Бурхны мэрэгэн ухаан. Бид нар энийг өөрсдөө биднэрт нэгэнт гарч орчин нээгдсэн юм бол бид нар ийшээ тэмүүлэх хэрэгтэй. Миний цор ганц зорилго тэр л байдаг. Загалмаа юуг нээж өгсөн болоо л гэж би шимтэн ирэн хайдаг. Түүний дахин амьлалт ямар юугийн чин эд баялагийг надад нээж өгсөн болоо гэж би ирэн хайдаг. Би цаашдаа ч би эзэн ирээд аваа явах хүртэл тэгж л ирэн хайна. Өдөртөгч байсан ч эс байсан ч энэ л миний эрэл хайгуул. Эндээс энүүгээрээ би амьдрын яагаад гэвэл тэнд ам солилцсон. Миний үхмэл ам тэнд мөнх амаар солигдсон. Би энэ мөнх амийг л тэжээх үүрэгтэй өөрийнхөө дотор байгаа. Би энд хайртай. Тэм учраас Паул энд хэлсэн байгаа.
Паул бол зүгээр нэг теолог гаргаж ирсэн хүн биш. Энэ өдөр тутмынхаа амьдралаараа бүр зүгээр л тэр өөрөө хэлсэн би өдөр болгон үхэлтэй нүүр тулдаг. Энэ зөвхөн түүнийг өөрийг нь хавчиж хягж байгаа тэр үхэл төдий биш. Өөрийгөө үхүүлэх тэр үхэлж бас энд орж ирж л байгаа. Тэм учраас өдөр болгон үхэлтэй нүүр тулж исэн тэр хүн тэр баялаг өөрт нь байгаад байгаа учраас тэр хүч чадал загалмай хүч өдөр болгон өөрт нь ажилдаг учраас тэр юу ч болж исэн дахин амьлал гараад ирдэг байсан. Тэгээд тэр бичсэн тэр энэ тэгж амьдарч яхад нь бурхан өгч байгаа тэр илчлэлтүүдийг өнөөдөр бидэнд энд бичиж үлдээсэн бөгөөд бид нар энийг Библи гэж нэрлэдэг юм аа. Шинэ гэрээ гэж нэрлэдэг. Тэм учраас өнөөдөр шинэ гэрээний нүдээр Христийн амьдрал үхэл дахин амьлтыг харъя. Ариун сүнс биднэрт үнэхээр туслах болтугай. Паул хэлсэн евдээчүүд үргэлж гайхамшигыг л хүсдэг. Тийм учраас тэд нар загалмайг яагаад ч гайхамшиг гэж хүлээж авч чаддгүй. Тэдний хувьд энэ бол анти гайхамшиг байхгүй юу? Одоо гайхамшигын эсрэг зүйл байхгүй да загалмай чинь. Исая өөрөө 53 дээр бидний мэдээнд хэн итгэх вэ? Хэн энийг бурхны аврах хүч чадал гэж ойлгох юм бэ гэсэн. Загалмайг. Тэнд нөгөө агуу аврагчтай бурхны хүү мөнх чи намайг дагуул мөнх амьтаа болно гэж хэлжсэн. Тэр нэгэн зүгээр л өөрийгөө юроосоо өмгөөлөхгүйгээр зүгээр л алуулсан. Ямар ч гэмгүй мөрт ямар ч одоо тэрний эсрэг ингээд ял тогтооё гэхэд тэрэн шиг утгагүй шүү хүн төрлөختөн үзээгүй. Гэхдээ тэр үгээ би та нарын хүслээр биш би өөрийгөө цовдлуулахар шийдсэн юм аа. Энэ бол эцгийн маань хүсэл би эцгийнхаа хүслийн дагуу явж байна. Тэр Понти Пилатад ч тэгж хэлсэн тэр бүгдд нь хэлсэн. Тэр өөрөөс нь уруухыг зөвшөөрсөн. Өөрөөс нь зүхтаахыг тэр зөвшөөрсөн. Тэгэхээр евдээчүүд энийг гайхамшиг гэж ерөөсө харж чадахгүй байгаа байхгүй юу? Евдээчүүд тэд нар бүхий л амьдралынхаа туршид бүхий л итгэл үнэмшлийнхаа дагуу бурхан зөвхөн тэдэн дээр гайхамшиг үлдчихэж арай гэж нэгэн бурхан гэдгээ баталдаг байсан. Харин гайхамшиг биднийг яадаг гэж би танд хэлж өгье. Биднийг түүний амиас маш их холдуулдаг. Зорилго нь тийм биш л дээ. Тэгээ бидний харж байгаа хараа бидний гайхамшигын төлөөх шунал маань тийм болгодог. Бид нар үргэлжил нэг тийм юр бусын юм хийгээсэй гэж хүсдэг. Юр бусын л байгаасаа гэж хүсдэг учраас зүгээр нэг мужаан хүү дунд нь ирчээд би бурхны хүү гэхэд тэд нар яг штэ гэсэн баггүй юу? Би бурхны хүү гэх тэр амаараа ямар гайхалтай амийн үгсийг тунхаглаад тэр үгсээр нь хүмүүс бүр ариусч ийсэн. Тэнд Есүс гайхамшигаа үйлддэг байсан тэдний хүслийнхэн дагуу дахин амьлуулж ийсэн, идгээж ийсэн, хооллож ийсэн, тэр хийж ийсэн. Тэгэхэд тэдний шунал ерөөсөө дундраагүй байхгүй юу? Өшөө илүү гайхамшиг, өшөө өөрийгөө батлах гайхамшиг. Энэ бол өнөөгийн Христ итгэгч нарын гунигт дүр төрх муу юм. Үргэлж бурхнаас ямар нэгэн юм авж ээж санаа намардаг. Үргэлж бурхан өөрт нь сайн хандж байгаагийн илрэл бол гайхамшиг юм аа л гэж боддог. Зовлонгийн бол хизээч туулахыг хүсдэггүй. Харин та бит хоёр Христ дүр төрхтэй болохын тулд юуг туулах ёстой гэж та бит хоёр өөхөх ёстой байхгүй юу да? Өөхөн гэдэг чинь өөхийг хэлдэг. Өгдөг хүмүүс л мэдэх бах. Өөр юм хөөдөг хүмүүс л энийг хизээч ойлгохгүй. Тэд нар өөрсдийнхөө хүсэж байгаа зүйлийг л мөшгөх болно. Тийм учраас Паул хэлсэн евдээчүүд үргэлж гайхамшигыг хүсдэг. Англи Библиэлд тэд нар бүр загалмайг гайхамшигын эсрэг үйл явдал гэж тооцд юм а гэж хэлсэн ба. Анти загалмай. Анти гайхамшиг. Тийм учраас гайхамшиг биднийг зүгээр л цатгалдуулдаг, бид нар тэгтээ дахиад шундаг. Бид нар хизээч тэр нууц руу орохыг тэр гайхамшигыг үйлдээд байгаа бурхан руу орохыг хүсдэггүй. Гайхамшиг нь хангалттай байдаг. Амжилт хангалттай байдаг. Болж जैन бүтэж जैन хангалттай. Тэр бүхэн
хэлбэрчгүй байхгүй юу да? Та тэр дүр төрхийг олохгүй байхгүй юу? Дараад нь грекчууд бол харин мэрэгэн ухаан гүн философиг ирэн хайдаг тэр дотроос. Тэд нар гүн ухаан мэрэгэн ухааныг олж авбал тэд нар гэгэрлийн туйлд хүрнэ гэж боддог. Тэднэрт загалмай бол хамгийн тэнэг үг, хамгийн тэнэг ажил, хамгийн тэнэг үйл явдал. Бүтэхгүй зүйл грекчүүдийн хувьд. Тэгэхээр өнөөдөр ертөнцийн яг л ийм гурван төрлийн хүн амьдарч байна дөхөө манайхаа. Нэг хэсэг нь болохоор бурхан намайг өрөөж байна. Өста бурхан ямар гайхалтай юм бэ. Та өшөө илүү үйлдээч. Тэд нар зовлонд дургүй. Тэд нар өөрийнхөө доторх юмс нь илчлэгдэхэд тэрийг орхиод явах хүчгүй. Яг л үргэлж загалмайг тэд нар ерөөсө сонирхож байгаагүй. Тэд нар зүгээр ашиг нь хэрэгтэй. Загалмайн ашиг нь хэрэгтэй. Гайхамшиг нь хэрэгтэй байна. Би бол үнэхээр гайхамшигт дуртай. Би үлгэр үзэх аюу дуртай. Маш их готарж гүнгэлсэн үедээ би үлгэр үздэг. Үнсгэлжин хүүхэлдэйн кино ч Моана ой санагддаг надад. Яа тэгвэл би хүүхдэрээ л байгаа. Гэхдээ бурхан тийм биш байхгүй юу? Бид нар одоо бурханы гүн рүү орох цаг болцсон юм а манайхаа. Та нар надад итгээрэй. Би нэг худлаагаасаа тэгж хэлээгүй шүү. Грекчүүд бол мэрэгэн ухааныг хайдаг. ертөнцөөр дүүрэн бай. Одоо христчд ч тийм болж байгаа. Та нар фэйсбүүкийг зүгээр хараарай, уншаарай. Би бүгдийг хассан. Энэ тентхийн Сократ, Аристотель ямар яасан юм өшөө эсвэл Монголын хин ч гэнэ. Тэдний хийсэн мэрэгэн үгсүүдийг шеэрлээ суугаад идэх. Гэтэ ингэх тусмаа тэд нар амийг үл хайхарч тэд нар загалмайгаас төө холдож байгаагаа ерөөс мэддэггүй. Тэд нар тэр мэрэгэн ухаан амар хорхоо өрмөр санагдаж байгаа байхгүй юу? Загалмай бол муухаглал хажуудна. Тийм учраас миний фэйсбүүк дээр дахиж тийм ерөөсө байхгүй. Мод жимс яаж тарьж ургуулах вэ? Яаж эрүүл хоол идэх вэ? Нэг тийм л юм. Миний фэйсбүүк шиг уйтгартай фэйсбүүк байхгүй хөө. Харин гурав дахь төрлийн хүмүүс нь цовдлогдсон Христийг л тунхагладаг. Ямар энгийн бэ? Цовдлогдсон Христийг тунхагладаг гэдэг чинь хараа хүн хизээ тунхагладаг вэ гэхээр жинхэнэ утгаараа үхэж байхдаа тэр Христийг тунхагладаг л байхгүй юу да? Хинч биш болж байхдаа хинч биш болохын аимшиг гэж одоо байдэн шүү дээ. Хинч биш болох. Та үр хүүхдүүдтэй ч хинч биш болох. Хайрлж хүндэлж байгаа хүмүүстэй ч хинч биш болох. Би тэгх олондоо боддог. Би яах вэ? Би өөрийнхөө тэнэг мангар мулгуу бодлогогүй зүйлээсээ олж ичгүүрт ордог байх. Заримдаа би таны нэрийн улмаас ичгүүрт ордог. Харин та бол ямар ч гимгүү мөртлөө ичгүүрт орсон. Ямар ч муу юм хийгээгүй та. Таны шийдвэрүүд төгс байсан. Таны замууд мэрэгэн байсан. Таны харилцаа тасархай төгс. Танд ямар ч ялгуур үзэл гэж байгаагүй. Та бүдүүлэг биш. Та бүр бие үнэлэгчтэй хүртэл эмэгтэй хүн шиг хүндэтгэлтэйгээр харьц. Эмэгтэй гэд харьцдаг байсан. Таныг ухаарахын аргагүй. Гэсэн ч та тийм л байсан. Тийм болохоор миний энэ үзэж байгаа юм бол юу ч хажуудна. Юу ч. Угаасаа үзэгч ёстой, би туулгач ёстой, өөрчлөгдөгч ёстой. Тийм учраас зүгээр танд би өөрийгөө өгж जैन. Та ямар зүгээр зоргоороо л бол, дураараа бол. Их тийм чухал биш. За, тэгэхээр ийм гурван төрлийн хүмүүс байгаа. Гэтэл ингэж хэлж байгаа Паул. Бурхны мэрэгэн ухаан бол загалмай муу юм а. Христ өөрөө мэрэгэн ухаан муу юм а. Христ Есүс нь бидний хувьд Бурханаас ирсэн мэрэгэн ухаан. Бурханаас ирсэн зөвхт байдал, ариусгал бас золилт болсон юм аа. Зөвхөн ганцхан энэ өгүүлбэрл биднийг зүгээр таслах хэрэгтэй байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол та өөрийгөө тийм ч ухаантай гэж бодохгүй гэж болно. Гэхдээ та загалмайн ажлын улмаас бүх мэрэгэн ухаан руу орох орцтой болсон. Таныг Бурхан одоо мэрэгэн ухаантай нэгэн гэж харж байгаа юм.
Итгэхэд амар төвхтэй л дээ. Одоо яах вэ? Библи дээр ингэ хэлсэн юм чи би одоо яалтаа вэ? Би танд энийг л хэлж байна. Бид нар өөрийнхөө ухаанаар амьдрах гэж оролддог учраас өөрийгөө хангалттай ухаантай биш гэж боддог. Биднэрт хүний ухаан нэг хэрэгтэй биш. Яг л бурхны мэрэгэн ухаан гэж байгаад байгаа байхгүй. Тэр нь Христ өөрөө гэж байгаа. Түүнийг таньж мэдэх нь бүх мэрэгэн ухааны эхлэл гэдэг байна. Тэр Христийг таних нь. Биднэрт өнөөдөр нэг тийм амар зав бол алга байна л да, Христийг таних. Ажил төрөл одоо мэдгүй амьдрал ах уу, хийж байгаа зүйл аюух байна. Үнэхээр юм өөрчлөгдөөсэй гэж би маш их хүсэж байна. Үнэхээр өөрчлөгдөөсэй. Өөрчлөгдөх болно угаасаа. Бурхан намайг тэр өөрөө хүүгийнх нь загалмайд итгэсэн учраас зүв болгосон. Таныг зүв болгосон. Юу ч хийсэн та зөв юм. Яг л итгэл чинь таны итгэл Есүс Христ дээр байгаа учраас. Та зүгээр л түүний өмнө очиод бурууга хүлээхэд хангалттай байхгүй юу да? Түүний зөвхт байдал нь бидний жижигхэн алдаагаар хязгаарлагдахгүй. Түүний зөвхт байдал нь тэр байтугай гим нүглээр хязгаарлагдахгүй. Энэ нь би гим хийгээд бай, би юу ч хийсэн яадгийн гэсэн ойргон бодлыг бидэнд өгөхгүй юм. Би таныг үнэхээр Коринт 1-р Коринт 2-р Коринт 1-р Коринтыг ялангуяа бүр шимтэж анх удаага уншаасаа гэж хүсэж. Бүр сууга цаг гаргаад. Тийм учраас та хоёр зөв болцсон байхгүй юу? Гэсэн ч бид нар өнөөдөр буруутангаа хагаалах. Чи буруутай, би буруутай. Паулинд бүр Коринтчуудад хандаж хэлсэн ба. Та нарыг буруутгах, зөв буруу гэж хэлэх багш нар зөндөө байгаа. Харин би бол эцэгч юм а гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл би хизээч та нарыг буруутгахгүй гэж. Би буруу хийсэн гэж хүлээн зөвшөөрөхөд хангалттай. Цусан хангалттай. Түүний загалмай ажил нь хангалттай. Энэ хүлээж авахд айгүй хэцүү би ойлгож байгаа. Гэтэ та хоёрын улмаас биш байхгүй дээ. Дахиад загалмайн аж түүний үхлийн улмаас юм. Тэгээд бид нар тэрийг чи хүүчгээд ахгүй юу? Тийм ээ, би үнэхээр алдчихлаа. Би үнэхээр засаж болохгүй алдаа хийчлээ. Та намайг уучлаач. Таны өршөөл би найдаж байна. Загалмайн хүчинд итгэж байна гэх юм бол та угаагдаад, цэвэршүүлэгдээд цаашгаа алхах болно. Дахиад таныг бурхан хизээч зөв гэж явж байгаа одоо буруу. Тэгэл хизээ уучлалт тэр үтэл чи та буруу гэж явж байгаа. Арайгаач нэг юм ухаарч ирэхээр л 65 даа уучлалт. За одоо зөв. Дахиад явж байгаа буруу юм хийгээл тэгэнгүүт буруу. Буруучуудын игнэнд ороод явж байгаа яг өгөхөхийн өмнө 92 тоо яг маргааш нь нас орох гэжсэн чинь буруугаа зөв. Бурхан тийм биш байхгүй юу? Загалмай тийм хүчтэй юм. Зөвтөл гэсэн бол зөвт. Харин зөвтгөн яадгийг буруугаа ойлгодог гэсэн үг. Тэхийн тулд бурхан миний дотор амьдардаг, таны дотор амьдардаг. Тэр хизээч биднийг зүгээр орхихгүй. Буруу юм хийгээ явж байгаа чинь явчих. Өөрөө ухаарна үз гэж тэгдэг гэж бодож байна уу та? Намайг л тэхгүй би бүр бат итгэдэг. Тэр намайг мөн тэгнэ байх та. Ой, пастор юм чинь гайгүй. Бас пастор хүн бас нэг хөнгөлөлт ээдий. Тэр тэгнэ гэж бодож байна уу? Та нараас ч илүү надтай толно. Тийм учраас би амар тайван байдаг аахгүй юу? За та мэдж байгаа. Та намайг болохоо байвал яахаа мэдж байгаа. Тэр хүнээ засаад авч чадна. Түүний зөвхт итэг. Тэр биднийг нэг мөсөн зөв болгохын тулд үхсэн. Дараад нь ариусгал. Би өөрийгөө ариусгаж чадах уу? Хоёр хүн толгоогоос гисэрж идэг шүү дээ. Чадахгүй угаасаа та нар. Би ч чадахгүй. Хүн өөрийгөө ариусгадгүй юм. Ариун нэгэн дотор амьдарч ээж хүн ариусдээ. Тэрнтэй хамт амьдарч ээж ариусдгийг. Бузар бохир бодлуудаасаа салдгийн жигшдээ. Би ямар балиар бодолтой юм бэ? Ямар заваа юм бэ? Ямар муухай хандлага надад байдаг юм бэ? Би ямар муухай ялгар үзэлтэй юм бэ? Би яасан муухай атаач юм бэ? Та ингэж харж л байгаа бол таны дотроос ариусгал ажиллаж байна гэсэн. Та дахиж тэр бохир заваа юмд хүрэхгүй. Ямар муухай юм бэ? Энэ их зан ямар муухай юм бэ? Тэм учраас Есүс Христ ийм юм хийсэн юм а та хоёрын төлөө загалмай дээр. Хүү эцгийнх нь хүсэл байсан учраас.
Золиосоо бид нар түлж чадах байсан уу? Мэдээж чадахгүй. Бид нар ямар ч золиос түлж чад. Бид нар гим нүгэл мөн чанараа зөв сайхан болгож өгөхийн төлөө бурханд юу ч гэж өгөөж чадахгүй. Бид нар аврагдсан хойноо ч гэсэн бид нар ариусгал, энэ зөвтгөл, эдгээр бидний дотор үргэлжилсэн байхын тулд бид нар юу ч өгөөд нэмэргүй. Бид нар өөрийгөө л өгөхөд хангалттай. Бид нарт ямар ч төлбөрийн чадвар байхгүй тэнд. Түүний мэрэгэн ухааныг авах гээд би сүмдэн нэг ч удаа таслахгүй яваад байвал тэр өгнө гээгүй. Тэр ерөөс тэгж тооцоо хийдгүү. Төлбөр аль хизээний хийгдсэн мөгөө түүний үхэл байсан. Тэм учраас Есүс Христ бол үнэхээр Бурхны мэрэгэн ухаан байсан юм а. Онцгойлоод түүний загалмай ажил. Есүс Христ 1-р Петр 2-р бүлэг дээр юу гэж хэлсэн бэ гэхээр үхэл ба дахин амилтын төлөө Бурхан түүнд биеийг өгсөн гэж байгаа. Одоо та хэд шиг биеийг өгсөн байхгүй юу? Хараа, энэ айгүй гайхалтай. Би энийг сая хэд хоногийн турш бодож байхдаа үнэхээр гайхаад баашгүй байхгүй юу? Одоо жинхэнэ гайхамшиг энэ мөн байхгүй юу та? Өөрөөр хэлбэл. Одоо бид нар яагаад тийм болцсон бэ сайн мэдэхгүй л байна л да. Гэхдээ Бурхан бол Христийг газар дэлхий дээр төрүүлэхдээ бодиттой бие дотор төрүүлсэн. Хийсвэрээр биш. Зүгээр ингээл алга болоод энд тэнд нисээл, гарч ирээл, ингээд байдаг. Эмэгтэй хүнээс төрөөгүй зүгээр ингээл амар даалгавч малвч. Одоо мэдгүй. Юудэч тийм хааны хүлээгээд ирсэн байхгүй юу? Гэтэл тэр зүгээр л нэг эмэг, зүгээр эмэгтэйгээс төрсөн. Энд тэдний игдүүцлэг туйлыг хүргэсэн. Зүгээр ин ядажлаг тахилчийн удмаас төрж болдгоо юм уу? Левийн удмаас яагаад төрөхгүй? Хааваас юудагаас төрж байгаа юм? Гэхдээ ядажлаг хаамаа удамтай байж болдгоо юм уу? Жирийн нэг эмэгтэйгээс Бурхан төрүүлэхээр шийдсэн. Хин энийг болиулж чадах юм ернэ. Тэгээд тэр яг эмэгтэй хүн шиг тэр эмэгтэй жирэмсэлсэн. Гидсэн томроод 9 сар болсон яг тэр ерөөсөө ингээд нэг тийм хийсвэрээр 1 сарын дотор томроод төрөөгүй. Ямар ч гайхамшиг байгаагүй тэнд. Зүгээр Мариягийн хөвлийн дотор ариун сүнсээр бүрлдсэн нь гайхамшиг байсан. Гэхдээ хин тэрэнд итгэсэн. Хин ч итгээгүй л ахгүй ийцэн бүлэгт. Нөхөр нь ч итгээгүй. Тийм юм байж болохгүй л гэсэн. Хүний логик ухаанаар тийм байж болохгүй. Бүр тэнгэр хэлж оролцож байж наадгаагаа хөөе наадах чинь юм шүү гэж ингэж оролцож сая Йосеф за одоо л би нэг за тийм юм байна мэдгүй л дээ би ойлгохгүй тэгэхээр зүгээр тийм юм байна за гэсэн. Бидний оюун ухаан тийм аюултай. Бид нар тийм их өндөр хэрмүүдийг босгодог. Дайраал идэг тэрүүгээрээ. Гэтэл Бурхан зүгээр гайхамшиг нь хүртэл амар энгийнээр явагдсан. Зүгээр л нэг эмэгтэйгийн хаанч амьдарч исэн Марияын тийм ээ хаанч явж исэн Йосефийн тэгээд тэр өөрөө хүмүүсийнхаа дунд амьдраад тэдний хэдэн мянган жилийн турш сонсож бичиж ирсэн тэр л бичээсүүдээр амьдарч байгаа. Чинь зүгээр ингээ номлоод яриад яваад исэн хүн биш шүү дээ. Ямар ч гинзэмгүй амнаас нь ямар ч бохир зүйл олдоогүй тэр хэнийг ч буруутгаагүй яг тэр бие дотор амьдарсан байгаа. Нялх хүүхэд байлаа тэр бие дотор. Одоо би ямар бодиттой вэ гэдгийг харуулах гэдэг шээ. Нялх хүүхэд байлаа тийм дотор тэ хөхөөрөө хооллоо тэ жоохон том болохоор хөлд ороод баад шээгээл одоо тэ зүгээр л хүүхэд байсан. Хинч өөрсдийнх нь дунд Бурхан ирчээд өсөд торинж яана гэж тэр бодоогүй, мэдээгүй, хараагүй. Гэтэл Исая энийг иш үзүүлсэн үү? Иш үзүүлсэн. Еремя, Изекиэл агуу иш үзүүлэгч нар за жижиг иш үзүүлэгч нэ жижиг агууч гэж байхгүй л те. Тэд нар бүгдээрээ бүгд Эхлэл номын эхнээс ахуулаад хүү төрөх болно л гэж зарлаад байсан шүү. Хүү төрөх болно. Яаж төрүүлэх нь Бурханы өөрийнх нь арга зам. Заавал хүнийг бодож алсан арга замаар Бурхан ажиллахгүй шүү дээ. Бид нар одоо бүр тэгээ бодож сурцсан. Та одоо тэгээ. Одоо та инг. Одоо тэгсэн чи одоо та ингэч. Тэгээ дараа нь тэгч. Бид нар одоо би хийн Бурхан хийн одоо хаашаа. Тийм учраас Бурхан зүгээр л хүүгээд маш энгийнээр төрүүлсэн. Хүү маш энгийн хүний бие дотор хүн яаж бурханлаг ариун
зөв амьдрч болдгийм бэ гэдгийг л бидэнд бүр алхамаар харуулсан. Бид нар сайн мэдээний 4 номыг уншаал байх юм бол түүний харилцааг харж болно. Тэгээ бид нар ер нь Христийг зүгээр хараад дуурайх боломжгүй шүү дээ. Тэр чинь Бурхны хүү. Гэхдээ одоо миний дотор амьдарч байгаа учраас боломжтой. Миний дотор байгаа гэсэн үг. Би та нарт сонирхолтой юм яриа. Дахин амьдтай нэг хамааралтай биш л дээ. Гэхдээ энэ надад маш их сонирхолтой санагдсан. Хүүхэд ихийг хөвлөд бүрлдэхтэй. Одоо ингээд бүх одоо жижигхэн ургаас ахуулаад ингээд хүн болж байгаа шүү дээ ихийг хөвлөд. Тэгээд ингээд бүх эд эсүүд нь биежж байгаа яа да тэр дотор. Тэгж яхта тэр эсүүд нь хүүгээрээ дамжуулаад ээжийнхаа цусаар сэлбэгддэг гинжтэй. Гэхдээ эргүүлээд шинээр бий болж байгаа эсүүд нь ээжийнх нь бие рүү ордог гинэ. Ээжийнхээ бие рүү ороод ээжийнх нь одоо эсүүдийг шинжилж өгч идэг. Талгойд нь одоо ямар юунуудад нь байдаг ингээд. Тэгээд бүр хідэн үеэрч байж ах боломжтой гинэ. Дамжаал явж ах боломжтой. Одоо жишээлбэл би 5 хүүхэд төрүүлэхэд тэр хүүхдүүдийн эсүүд намайг миний бие дотор ороо шинжлэгдээд хаана ихтэй байгаа байна гэж байгаа байхгүй юу? Тийм учраас ээж хүн хүүхдээ яагаад байгааг хажууд нь байхгүй ч гэсэн мэдрээд идэг. Тэгдэг үстэй бид нар. Тэгэл бид нар царайг нь хараад мэддэг. Эсвэл бид нар ээж хүн тийм учраас ааваас илүү хүүхдээ мэдрээд идэг байхгүй. Яагаад гэвэл тэр чинь бидэнд юм үлдээд идэг учраас. Би тэгээ энийг юутай холбох гээд байна гэхээр зэрэг Христ миний дотор амьдарч байгаа шүү дээ. Христ чинь зүгээр нэг тийм одоо миний тээсэн төрүүлсэн 5 хүүхэд биш шүү дээ. Тэр чинь надад бүр өөрийгөө бүр бүтэн принтерлж байгаа шүү энэ дотор чинь. Тэгээ бид нар тэрийг ингээ бүр хавд артсан өөрөөр аашлаа. Өөрөөр зоргоор яваал. Өөрөөр ааш аран шингаар гүгээл би юм хүү яадын хүлээж авбал байвал бай. Ахгүй яадын та нар байгаагаар минь хайрлал дахиаддаг. Гэтэл тэр Христийн дотроос гармаар биш шүү дээ. Миний дотор уул мөрөө үлдээгээл биш шүү дээ тэр Христ. Тийм учраас Христ амьдрахтаа яг хүн байсан. Дахир дутуу байгаагүй эсвэл хоёр толгойтой байгаагүй. Тэр илүүчгүй дутуучгүй яг та хэд шиг нэг толгойтой хоёр гартай хоёр хөлтэй ийм хүн байсан. Зүрх сэтгэлтэй одоо боддог толгойтой одоо тий хоол боловсруулах эрхтэнтэй ходоодтой одоо та хэд яг ямар хүмүүс яг тийм байсан. Хараа Бурхан бүр санаатайгаар бүр хүний бие дотор хүүгээ амьдруулахар шийдсэн байгаа байхгүй. Хүний бие дотор эхийн хөвлийн дотор бүрэлдсэн хүү хүний бие дотор төрсөн хүү хүний биеэр амьдарсан харилцсан хүмүүстэй эцэг хийхээ дор захиргаан дор нь тэр байсан дуулууртай бүгд түнд боломжтой байсан. Энэ нь чамайг би яг ийм болгох юмаа гэсэн түүний амлалтын дагуу юм. Та бид хоёр бол болно гэсэн үг. Бид нар хэрэг түүнд итгэдэг бол хэрэг бид нар түүнд одоо бид нар зөвхөн амьдралынхаа сайн сайхны төлөө түүнд итгэхээс илүү дээр болмоор байгаа байхгүй юу? Одоо Паулийн хэлдэг тэр дээд дуудлага руу тэмүүлмээр байгаа байхгүй. Тимэти та тэр дээд рүү миний амьдрал санаа тавина угаасаа. Сануулаад байх юм байхгүй та санаа тавина. Нэг хүн бичсэн байдیں۔ Хүн үнэхээр бурхантай туйлын ойрхон болоод ирэхээр өөрийгөө мартдаг юм а гэж. Өөрийнхөө тухайч залбирхаа байдаг. Тэгэж их түүнд бүр автдаг. Түүний ажилд автдаг, түүний бодолд автдаг, түүний хүсэл тэмүүлэлд мөнгө төлөвлөгөөнд нь тэгэж автдаг. Өөрийгөө бүр мөсөн мартдаг. Есүс яг тэгж амьдэрсэн байгаа байхгүй. Тэр өөрийгөө зүгээр л огоорсон. Тэгж амьдэрсэн учраас тэр загалмай дээр цавдлагдахтаас та нар мөн хүний хүнргүүстэй хөгийн новшнуудаа та нар өстэй надаар идээлгээр эцтэйс бүгдий чинь өстэй читгэр аваасаа маваасаа бурхны гал бууга бүгдий чинь хуйглаж шатаагаас тэр зүхэж байхад тэр хариуд нь зүхээгүй. Харааж байхад тэр эргүүлээд ямар ч хараал хэлээгүй. Яг л тэр бүр тэгж автаж амьдэрсэн баггүй юу. Тийм учраас тэр аава энэ юу хийж байгаагаа мэдгүй энэ хүмүүсийг л та уучлаач. Ерөөсө түүнд хэлж чадах үг нь энэ л байсан. Бүр өгөхийнхээ өмнө тэр ингэж зуучлсан хүмүүсийн төлөө. Тэгвэл тэр насаарсан одоо бүр Библи бидэнд юу гэж хэлдэг вэ гэхээр Бурхан бидний гэм нүглийг бүр албаар бидний одоо хүний бие дээр шийдэхийн тулд
хүүгээ хүний бие дотор илгээсэн ба. Өөр би тэр гим нүглийг юун дээрч одоо шийтгэх боломжгүй. Хүмүүс бол хуучин гэрээний хүмүүс бол тахилын ширээ засчгаад дээр нь одоо амьтны махыг шатааж тахил өрөөдөг гэсэн. Тэр бол Христийг төлөөлж исэн байхгүй. Гэхдээ бид нар тэрийг мэдгүй сүултээ бүр тэр ёс заншилдаа автаад алга болсон. Харин Бурхны тахил бол ертөнцийн суурьаас бэлтгэгдсэн хураг байсан. Тэр хураг тэнд яг бүр мөсөн одоо нядлагдах ёстой байсан. Нядлуулах ёстой байсан. Гэтэ хургаар биш, хүний биеэр. Яг л хүн гим үйлдсэн хураг биш. Амтан биш. Хүн гим үйлдсэн. Хүн энэ биеэрээ гимиг үйлдсэн. Хүн энэ биеэрээ гимиг үйлдсэн. Гим зөвхөн харагдахгүй сүнслэг биш шүү дээ. Хүн гим нүгэлж бас харагддаг биет байхгүй. Бид нар энэ биеэрээ үйлддэг шүү дээ. Итгэвч болсон ч бид нар энэ биеэрээ л үйлддэг байхгүй юу? За ухаарах, одоо тэ зодтолдох, цохилдох эсвэл одоо ёрын муруу гүүх одоо мэдгүй. Юу бүгд чинь энэ биетэй холбоотой. Тэгэхээр өнөөдрийн энэ дахин амилтын мессеж тэр чигээр энэ бие байхгүй юу? Энэ тахил болгож өгөх гээд Бурхан албаар явуулсан энэ бие. Христийн амьдарч байсан бие. Христийн загалмайд өөрийгөө тахил болгоод өргөж байгаа бие. Тийм учраас евдээчүүд тэрийг хараад ерөөсөө тахилын ширээн дээр нядлагдаж байгаа ертөнцийн суурьаас бэлтгэгдсэн хураг байна гэж бид нар бодоагүй. Тийм учраас бид нар загалмайг үзэн ядсан. Христийг Бурхан ингэж гайхамшиг хийн гэж байхгүй. Бурханы гайхамшиг гэж юм байдгүй юм. Маш сайхан юм байх ёстой. Үнэхээр гайхалтай, бүр тасарч унмаар юм байх ёстой. Мэдхгүй. Харин тэр нь зүгээр л хин гэдэг нь танигдгаа байсан, үцгэн хагас шалдан, тэгээд бүр ямар ялны төлөө өгөхөд дагалдагч нар нь хүртэл бүрэн тархин нэргсэн. Юу ч ойлгохоо байсан. Юу болоод байгаа юм бэ? Би юмны төлөө хамаг амьдралаа хаяа явсан юм уу? Гэтэл Бурхан зүгээр Есүсийг хүний бие дээр амьдруулж яснаа л гинт хэнийг өдөр ингээл одоо тий айгүй гоё өхүүлээл анхны Есүс кино бол тийм шүү дээ, нэг айгүй гоё өхөөлтэй ингээл амар гоё цагаан хувцастай залуу байж бол айгүй гоё ингээл өхөж мөхөөл ямар ч тэнд гоё романтик нэг тийм сайхан юм юу ч байгаагүй. Тийм учраас Бурхан тэгэхээр энэ Бурханы мэрэгэн ухаан байгаа хөөе. Энэ мэрэгэн ухааныг л ерөөсөө хүн төрлөختөн хүлээж авч чадаагүй. Ийм байх ёсгүй. Бурхан бол Бурхан шиг байх ёстой. Тэгээд тэр бие дотор бүр улаан хүн болон харж исэн ба, хүн болон бодож исэн бах дагалдагч нар нь ч гэсэн ингэж гал манай эзэн амилчих баха. Эсвэл ингэж гал манай эзэн өөрийгөө ингээл загалмаагаас буулгаад ирэх баха. Тэр ч өчнөө гайхамшиг үлдэж исэн юм чинь дээ. Ингээл уян тастас сүрэл тэгэл тэнгэр ичнэр түүнийг ингээл өргөөл буугаал ирэнгүүт ромчуудтай ухаалтаж унаал Ромын хаан ширээгээ хайж цугтаагаад манай эзэн ста хаан ширээн дээрээ залраал бид нар Ромоос чөлөөлөгдөл бид нар бол амар мөрөөдөн штэ хэрэг тэгэл явж исэн ба. Гэтэл чин бүр эцсийн амьсгалаа хураах хүртэл горцоороо байтал өгчдөг гинэ. Гэтэ үгүй ээлгүүдээ гэсэн чи бүр тэр байтгаа яг тэр бүр жинкнээсээ өгсөн. Ямар ч хийсвэр өхөл байгаагүй тэр. Ямар ч тийм сүнс байгаагүй тэр. Улаанцаа өгсөн. Өгсөн үнийг яадгийн? Угаадаг. Аримати Йосеф тэр биеийг угаасан. Никодем, эмэгтэйчүүд бүгдээрээ тэр биеийг гүгэл илдвэдэ. Яг л гэж хүчтэй юм ахта Бурхны хүү. Хүчтэй ямар аймаар юм бэ? Би одоо аль болохоор та нарт одоо бодтой юм шиг л би ч гэсэн энэ айгүй бодтой гэд энэ бодит байдал дотор амьдрмаар л байна л та ер нь бол. Тэгээд тэр биеийг тэр хатан буушин дотор оршуулсан. Одоо яах юм тэр чинь тэр хийсвэр бие биш улаанц мах цуснаас бүтсэн бие юм чи. Петр өөрөө хэлсэн бааш бид нар мах цуснаас бүрдсэн шиг бидний эзэн ч гэсэн мах цуснаас бүрдсэн юм а гэж. Тэгээд Есүсийг улаанцаа оршуулсан. Ариматын Йосефийн буушин дотор. Тэгээ маргааш өглөө нь биш 2 хоногийн дараа үүрээр Мария ирсэн. Одоо дахин амьлалт. Дахин амьлалт зүгээр нэг гэсэн салхи мэлх байгаагүй. Яг бодит биетэй нэгэн зогсож байсан. Та нар харж байна уу? Бурхан бүх юмыг бодитоор бидний төвшөнд ойлгогдохоор, харагдахаар, үзэгдэхээр, баригдахаар тийм бодиттой хийсэн байхгүй. Хинч түүнийг үгүй шүү дээ. Хинч хараагүй гэж хэлж чадахгүй болтол нь хийсэн.
Тэр л би дахин амьсан. Илүү өндөр болоогүй, илүү юм нисдэг болоогүй. Гэхдээ тэр бие бол үхэхээс өмнөх биеэс тэс өөр байсан. Үүнийг Паул Коринтчуудад тайлбарлах хэрэгтэй болсон. Зүгээр тэрийг уншъя. 1-р Коринт 15. 1-р Коринт 15 бол тасархаа штэ манайхаа. Энэ та битэрийн тухай штэ. Би бас энэ тухай ярьжсэн шиг санагдчихэв. Энэ бол хамгийн чухал хэрэг байлаа. Судрын дагуу Христ бидний нүглийн төлөө өгсөн бөгөөд энэ үед Библи байгаагүй. Яг энэ бичиж байгаа үед нь Библи байгаагүй. Харин зүгээр еврейчүүдийн уншдаг, синагогтой уншдаг байсан бичээс байсан. Тийм байгааз? Одоо бол бидний бүтэн Библи байж байгаа шүү дээ. Паулыг ингэж бичиж байгаа үед бол Библи байгаагүй. Бичээс байсан. Тэгэхээр Паул хэлж байна. Судрын дагуу Христ бидний нүглийн төлөө өгсөн бөгөөд оршуулгдсан. Судрын дагуу 3 дахь өдөртөө дахин амьлуулагдсан. Тэрээр Петрт дараа нь өнөөх 12-т үзэгдсэн. Үүний дараа тэр 500 гаруй ах トゥ нарт нэгэн зэрэг нэг мөчөд зэрэг харагдсан. Бүгдэнд нь харагдсан. Одоо болтол тэр хүмүүсийн олонх нь амьд байна. Харин зарим нь нойрсжээ. Дараа нь тэр Яаковд тэгээд бүх элч нарт үзэгдсэн. Бүгдийн эцэст дутуу төрсөн мэт наддаж тэр бас үзэгдсэн билээ. Учир нь би элч болох зохистой хүн байгаагүй маа гэд өөрийнхөө тухай ярьж байгаа. Харин Бурхны нэгүслэр би одоогийн би болсон. Түүний надад үзүүлсэн нэгүсэл хоосон байгаагүй. Англи Библиэр түүний надад үзүүлсэн нэгүслийг би хоосон дэмий үрхгүй юмсан гэж хичээдгээ гэсэн маа. Харин ч би тийм учраас би тэд бүгдээс илүү их хөдөлмөрсөн юм. Гэхдээ миний хөдөлмөрсөн ч юу ч биш гэж байгаа. Харин надтай хамт байдаг Бурхны нэгүсэл хамгийн чухал юм аа. Энэ ийм бодтой дахин амьд болсон юм аа. Нөгөө би. Та нар хэрэг санаж байгаа бол Томас хэлдэг ш. Хөө би ястаа итгэхгүй. Би бүр тэр ингээ хавирга руу нуруугаа хийж үзмээр байна. Би бүр энэ хадаасных нь ормыг нь бүр ингэж энэ тэмтэрч үзмээр байна. Бидний дунд тийм хүмүүс зөндөө байгаа л да. Айгүй заавал ингэж гараараа барьж ээж гараараа үзэж ээж одоо яа нүдэрээ авар ингэ шүднүүдэрээ зулгааж ээж сая ингэж итгэдэг тийм хүмүүс байгаа итгэж нарын дунд зөндөө. Гэтэл Есүс яасан бэ гэхээр Томаст өөрийгөө үзүүлдэг замаа. Чи миний хавирга руу гараа игээд үзтээ. Чи миний хуруу руу гараа игээд үз. Тэнгүүд Томас үзчээ түүний өмнө сөхөрдөг. Нэрээ та яг эзэн юм а гэж. Тэгэхэд Есүс алдарт үгээ хэлдэж та бидний тухай хараагүй итгэсэн хүмүүс ямар эврэлтэй вэ? Бид нар түүнээс үгүй та тэр гараа үзүүлчихэж Тэнгэрээс ингээд тонгоогоод та тэгээд эсвэл ингээд нэг хавирга харуулчаач Тэнгэрээс үзэгдээд би бас итгэмээр нь штэ. Айгүй олон хүмүүс бид нар тэгж хэлдэг те Есүст итгэжээч гэвэл би нэг л итгэж чадахгүй байна. Тэд нар өөрөөрөө итгэж ингээ бодоод идэх байхгүй. Бид нар өөрөөрөө итгэгээгүй шүү дээ. Ягаад ч Бурхан намайг итгүүлсэн байхгүй юу? Бурхан ятгацсан байхгүй юу? Бурхан загалмайн тухай өөрөө биднийг ятгадаг. Бурхан өөрөө загалмайг бидний дотор бүр заавал ойлгуулж өгдөг. Тэрэнд тийм хэцүү биш. Бид нар нээлттэй байж чадах юм бол тэр хүний бие дотор хүн болж бүрэлдсэн, хүний биеэс хүн болж төрсөн, хүний бие дотор тэр амьдэрсэн, хүний бие дотор тэр шийтгүүлсэн, хүний бие дотор тэр оршуулгдсан, дахиж амьлахдаа бас хүний биеэр дахин амьлсан. Харин тэр бие бол өмнө амьдарч исэн биеэс нь огт өөр бие байсан. Паул бидэнд юу гэж тайлбарладаг вэ гэхээр та нарын одоо амьдарж байгаа энэ бие чинь шорооноос бүтсэн анхдагч Адамын тэр бие мөн боловч та нар таригдаад дахин төрөхдөө цоошин биетэй болох юм а гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Коринт сүмийнхэн дотор энэ маргаа маш их явдаг байсан. Дахин амьд гэж байхгүй. Паул тэрийг тайлбарлаж байгаа. Тийм учраас би тань 1-р Коринтыг уншаарай гэдэг байхгүй юу? Ялангуяа 15. Та нар тэгж маргалддаг юм байна. Та нарын зарим чинь бүр тэгж ярих юм бол тэгвэл дахин амьд гэж яг юу юм? Харуулах. Дахин амьсан бие үзүүлэх гэж надаас асуух байх л та. Би яаж тийм юмыг харуулах вэ? Би яаж тийм одоо энэ ч нэштэй бүр хүний төвшний юм биш аахгүй да. Хараа? Итгэх
итгэгч хүн ч дахин амьлна. Итгэдэггүй хүн ч дахин амьлна гэхүү. Бурхан бүр гаргаж ирнэ гэж байгаа ш. Бүгдийг би булшнаас нь гаргаж ирнэ. Христийг ирэхэд 15-ыг уншаарай та. Христийг ирэхэд сайнтай муутайгаа бүгд оршуулгын газрыг орхино. Оршуулгын газрыг бүгд орхино. Тэгэхээр Есүс Христийн дахин амьлалт Бурханы хүч чадал нь оршуулгын газрын үүдэнд очичаа буцаа явцсан биш. Бүр тэн дотор ажилласан. Харин Христийг ирэх тэр өдөр бүгд оршуулгын газраас гарах ёстой. Бурхан бүгдийг амьлуулад өөрийнхөө өмнө авцарна. Ариун хүмүүс, гэмт хүмүүс өөрийг нь үзэн ядагсад бүгд түүний өмнө зогсно. Бид нар бүгдээрээ түүний оршихуй дотор хэрхэн амьдарснаа мэдэж авах болно. Тийм учраас Паул хэлж байгаа юм. За надад нэг арга байна. Би ингэж зүйрлүүлье. Одоо та нарын бие чинь англи библийг уншвал их хөгжилтэй. Одоо та нарын бие чинь помидорны үр гэж бодъё. Помидорны үр та нар мэдж байгаа юм би бол харж ирсэн. Тарьж ирсэн данч нэг ч ургаагүй. Помидор гэж хэлхийн арга байхгүй. Гэхдээ тэр помидор гэдэгт би итгэж байна. Тэнд дотор амт нь байгаа, өнгөн байгаа, өрүүд нь байгаа, хэр том болохын бүх юм байгаа. Сайн тарьдаг хүн бол тэгэл хөөхөн ургаал гараад ирнэ. Гэхдээ тарьж байгаа үр нь помидорыг харуулахгүй. Тэгэхээр Паул хэлсэн дахин амьлалт байхгүй бол Христ дахин амьлаагүй. Христ дахин амьлаагүй бол бид нар дахин амьлахгүй. Хэрэг бид нар дахин амьлахгүй бол бидний итгэл цаг зурах. Зүгээр л арга ядсан энэ дэлхий дээр амьдрахдаа өөрийгөө хуурж ядсан тийм л итгэл байна. Харин бид нар дахин амьлна. Бид нар ч дахин амьлна. Бидний яриад байсан Христэд итгээгүй хүмүүс ч дахин амьлна. Бид бүгд энэ дахин амьсан биеэрээ түүний өмнө очиж зогсно. Харин тэр бие бол өмнө нь амьдарч исэн биеэс чинь гоц өөр байх юм аа. Гоц өөр байх юм аа гэж. Бид нар помидор хоёрыг ямар гоц ялгаатай байгааг нь хараад мэднэ ш. Тэм учраас Есүс Христийн дахин амьлалтын хүртэл тийм бодтой байсан. Та бүхэн дахин амьлтж бодтой. Энэ тэгээд одоо өнөөдөр ямар сайхан мэдээ вэ гэд сайхан мэдээ сонсоод явдаг өдөр үгүй үгүй. Энэ биднүүсийг яаж амьдрах ёстой вэ гэдгийг маань хэлж өгч байгаа юм. Яаж амьдрах ёстой юм? Хэрв бид нар бүгд түүний шүүлтээ ширээний өмнө түүний шүүлтийн өмнө, Бурханы шудрах шүүлтийн өмнө очих юм бол би яаж амьдрах ёстой юм? Би хинээс эмээх ёстой юм? Би хинд тайлан тооцоогоо өгөх ёстой юм? Хин намайг өдөр болгон харж, хандаж, хамгаалж яваа гэж бодож би амьдрах ёстой юм? Хэрэг би өмнө нь Христ загалмай дээр хадагдахаас өмнө хэрэг би хин гэдгээ мэддэггүй, хаашаа явж байгаагаа мэддэггүй, төөрцөн хонь байсан юм бол одоо би хин гэдгээ мэддэг болсон, хаашаа явж байгаагаа мэддэг болсон, хариуцдаг, эзэнтэй болсон. Яг эндээ бид нар зохистой амьдрахад өнөөдөр өөрсдөө чиглүүлэх ёстой болж. Тэгэхээр дахин амьлт гэдэг бол миний яаж амьдрах вэ гэдгийг маань одоо тодорхойлж өгч. Би ингээд дураараа амьдрч болохгүй юм байна. Дураараа ярьж болохгүй юм байна. Би зүгээр зоргоороо байж болохгүй юм байна. Дур зоргоороо авирлаж болохгүй юм байна. Би түүний тэр нууцуд руу нормоор байна. Би амийн модноос идмээр байна. Би Адам шиг сайн мууг мэдүүлдэг модыг идээд тэгээд үхмээргүй байна. Би ялцармааргүй байна. Тэгж төрлөх хүнээ тэгж махан биеийн бодол санаагаа тэтгэмээргүй байна. Харин би амийн модыг идмээр байна. Амийн мод ч өөрөө Христ тийш орох замыг нь загалмаа бидэнд нээж өгсөн юм аа. Бид нар одоо эрэгтэй болсон. Яа гэвэл Есүс Христ дахин амьсан учраас. Тэгээ яг ийм бодол санаатаагаар бид нар өнөөдөр эзний ариун зоогийг барихаар бэлдсэн ба. Бид нар өнөөдөр түүний биеийг дурсаж байна. Бидэнд яаж амьдрахыг харуулж өгсөн тэр биеийг дурсаж байна. Тэр бие дотор амжилттай амьдрч чадсан Бурхны хүүг бид нар дурсаж байна. Дурсаж бид нар талахыг хугална. Яагаад гэвэл тэр бидний төлөө биеэ өгсөн юм аа. Тэр бидний төлөө биеэ яг боол шиг гин нүглийг шийтгэх хэрэгсэл нь болгоод өгсөн юм аа. Тэр биеийг бидний төлөө өгсөн эцгийнхаа хүслийн төлөө бидний гин нүглээс аврах гэж эрхчлөөн дотор амьдруулах гэж тэр өөрийнхөө биеийг бидэнд өгсөн юм аа. Бид нэр тэрийг дурсаж энэ талхыг идэх болно.
тэр эцгийнхээ хүслийг гүйцэлдүүлэх гэж бидний төлөөсийг төлж мөнх ял, буруутгал, гэм нүгэл, үхлийн ялаас чөлөөлөхийн тулд цусаа асгаруулсан ба. Тэр цус одоо ч гэсэн бидний амьдралд хүчинтэй ажиллаж байгаа. Тэр цус 2000 жилийн өмнө асгарсан ч гэсэндээ өнөөдөр цоош нь хിവэрэл байна. Бидний зүрх сэтгэл дотор ямар нэгэн буруу юм байгаа бол бидний зүрх сэтгэл дотор ямар нэгэн ихэрхэл таны зөв хүргэсэн зүйл байгаа бол та хаяхгүй, мартахгүй, орхихгүй гарцаагүй. Гэхдээ угаач цэвэрлээч. Цусаараа угаагаач. Та биднийг ариусгаач. Таны гимшлийн гол үе үерлээч. Үе биднийг угаагаач. Бидний доторх бүхий л хог навшиг хамж гаргаж хаяач. Цөмөрө дор бүрдээ залбирч эзний зоогийг хүртээ босцгоё цөмөрө. Халелуя. Хайрт эзэн Есүс Христ. Та бол үнэхээр бодит. Та дахин одоо та ариун хүмүүсийнхаа төлөө энэ дэлхий дээр сүүлийн бөгөөд эцсийн удаа эрэхтэйч та тэрл биеэрээ ирэх болно гэж амласан юм а. Бүрээн эцсийн дуу дуурахад та тэнгэр элч нараа дагуулад үйл хөлөглөөд та ирэх болно. Бүхнүүд таныг харах болно. Библи хэлэхдээ таныг цовдлсон, жадалсан хүн хүртэл таныг харна гэж хэлсэн. Та бүр бүгдийг үхэхстээс босгож ирнэ. Бүгдийг оршуулгын газраас гаргах болно. Бүгд таныг хараад үнэхээр алмаар нь. Таныг хараад баярлан хөөрөх ариун хүмүүсийн хажуугаар таныг хараад үхэх юмсан гэж үхлийг хавьж үхэл олдохгүй нэгнүүдч байх болно. Есүс Христ та бол үлгэр биш, та домог биш. Загалмайн ажиллан зүгээр хийсвэр хин нэгний зохиосон тийм үзэгдэл биш. Та яг хүний биеэс, нэгэн эмэгтэйгийн биеэс та төрсөн шиг. Та яг л нэг л эрэгтэй хүний бие дотор амьдрсан шиг. Та биднийг бүх гэм нүглийг, бүхий л ял шийтгэлийг, бүхий л буруутгалыг маань тэрл бие дотор шийтгсэн. Ямар бодиттой вэ? Тэгээд та үхэгстээс тэгээд та яг тэр бие дотор оршуулгдсан. Тэгээд та яг тэр биеэрээ дахин амьлуулагдсан юм а. Учир нь эцэг таныг дахин амьлуулсан. Та эцэгтэй найдажсэн, итгэжсэн намайг дахин амьлуулах болно гэж. Та түр зур үххийг зөвшөөрсөн. Түр зур хүн шиг үхмэл байдал дотор 2 өдрийг өнгөрөөхийг та зөвшөөрсөн юм а. Бид нар таныг үнэхээр хүндэлж байна. Харин бид нар өөрсдийнхөө өчүүхэн амбицаас үхэхдээ туйлын дургүй байдаг. Бидний дотор хүч хэрхийг Есүс Христийн дахин амьсан хүч чадал жинхэнэ ирчээрээ ажиллаж байгаа. Бид нар өнөөдөр таны биеийг дурсаж, таны дахин амьсан цог жавхлант биеийг тэсөөр тэр биеийг ариунаас ариун газар руу тэнгэр рүү орсон. Тэгээд ороод лацыг нээх хүн олдохгүй нэ гэд Иохныг уйлж яхад та ороод эрэхтэйгээр тэр бичгийг аваад лацыг нэвдээд уйшсан. Тэр л биеэрээ та дахин ирэх болно. Тийм учраас таны биеийг хүндэлж бидний төлөө өргөсөн, гэм нүглийг шийтгсэн, үхэхстээс дахин амьсан бөгөөд одоо бидний тэсэн ядан хүлээж байгаа тэр Христийг бид нар үнэхээр хүндэлж байна. Таньда бид нар бүх алдрыг өргөж байна. Та бидэнд өөрийгөө итгүүлэхийн тулд та өөрийгөө үзүүлээгүй. Та харин бидний дотор амьдардаг. Та биднийг дотроос минь ятгадаг. Би бол амьд юм. Би бол чиний эзэн юм. Би хийсвэр зүйл биш. Миний загалмаа ямар бодиттой вэ? Миний төрөлт ямар бодиттой вэ? Чи над шиг амьдрах болно. Яагаад гэвэл би чиний дотор амьдардаг. Би чиний шин ДНК чинь байна. Би чиний шин эд эс чинь байна. Би чиний шин зүрх чинь байна. Би чиний шин бодол чинь байна. Та ятгадаг бөгөөд таны ятгалга амжилттай байдаг. Та бүр итгүүлж чаддаг биднэрт. Тийм л учраас бид нар өнөөдөр танаас ямар ч баталгаа шаардахгүйгээр танд итгээд таныг дагаад явж байгаа. Бид нар дээд дуудлагыг чиглэлээ явж байгаа. Тэгвэл зүгээр л энэ хороо дээр нэг сайхан амьдраад, нэг аятайхан амьдраад, үр хөвгттэй нэг аятайхан юм үлдээгээд тэгж амьдрахын тулд биш. Яагаад гэвэл төрлөх хүний оюун ухаан тэрийг хийж чадна. Харин биднэрт Бурхны мэрэгэн ухаан болох Есүс Христийн загалмай түүний дахин амьлалт байгаа учраас бид нар хүндэлж байна. Халелуя. Халелуя.
Таньда баярлалаа. Эцэст нь мөнхийн эзэн минь ээ. Сүмч мөнхийх биш. Таны мөнх төлөвлөгөө үргэлж биелээ олох болтугай бидний амьдралд. Бидний биш таны хүслүүд үргэлж биелэг. Бидний амьдралд дандаа таны хүслүүд биелэг. Түүний төлөө бид нар юугаач гарцдахад бэлэн байна уу? Зүгээр л таны хүсэл биелээсэ. Та биднийг дээд дуудлага руугаа амжилттай хөтлөөсэй. Таньда баярлалаа. Би энэ бүхнийг эзэн Есүс Христийн нэрээр ярьж байна. Амен. Христ дахин амьсан юм аа манайхаа.